би анх удаа Библийн түүхүүдийг сонсож байна. Миний амьдралд бол Библи бол хамгийн салшгүй нэг хэсэг байдаг хэдий ч би бас түүхүүдээ бас тэр болгон сайн мэддэггүй байсан юм байна. Тэгээ өнөөдрийн одоо Библийн түүхийг сонсож байхдаа ингээд Библи бол хэдэн мянган жилийн турш өөрийнхөө үннийг одоо нотолж исэн. Тэгээд бас манай Монгол улсын хувьд бол бас эртний түүхтэй гэдэг мэдхэд бас бахархах баярлах сэтгэл төрж байна. Библийн түүх ер нь миний мэдлэгээр бол ер нь бол 90 оноос л гэж бодож ирсэн л доо. Тэгтэл энэ зүгээр 1800 оноос Монголд оршин байсан те. Хадгалагдж ирсэн энэ түүх, энэ бичвэрүүдийг харахад үнэхээр баяртай. Тэгээд бас мэдгүй байгаас хүмүүс ч гэсэн хэлэхэд ер нь бол хүн амталж үзээгүй хоолоо сайн мөгийг мэддэггүйтэй адилхан бас Библийг сонирхоод, Библийн түүхүүдийг үзээд, Библийг уншаасай гэж бас хүсэж байна. Өмнө зохиогдсон Библийн өдөрлөг маань содын төвөргөнд зохиогдож олон зуун итгэгч биш хүмүүсүүд ирж айгүй өөр нөлөөтэй байсан учраас мөн адилхан дахин Библийн өдөрлөгийг хийхийг Библийн ариун бичсэн нийлүүлгээс гуйсан байдаг. Тэгээ энэ өдөрлөг маань маш амжилттай зохион байгуулж Христ мэндэлсний баярын өмнөх энэ өдрүүдэд маш сайн зохион байгуулж өнгөрлөө. Олон христчч маань маш дуртай хүлээж авлаа. Тэгээ Библийг улам илүү таньж мэдэх, эзний хайрыг улам илүү ойлгоход нь тусалсан байх гэж итгэж байна. Библийн өдөрлөгт оролцсондоо маш их баяртай байна. Яагаад гэвэл Бурхны үг болох бичээс Библи маань бидний гар дээр хэрхэн ямар замыг туулж өнөөдрийг хүртэл ирсэн бэ гэдгийг сонсохдоо мэдэж аваад маш их баярлж байна. Үнэхээр Монгол хүмүүс бид бүхэн чинь бүр ингээд гадны улс орноос илүү бүр өмнө нь зориулагдсан Библи минь байж исэн байна. Үнэхээр энэ бүх зүйлийг сонсохдоо үнэхээр Бурханд бүх алдар магтаал нь байхад тугаал гэж бодож байна. Монгол оронд ирэн Библийг хизээнээс орж ирсэн те. Бидний яг анх ойлгож ойлголтоор бол 1990-ад оноос орж ирсэн гэж ойлгодог байсан бол одоо бүр тэрнээс өмнө бүр 13 дугаар зуун, 12 дугаар зууны үед орж ирж ирсэн гэдгийг өнөөдөр бас таньж мэдчихэж байна. Тэгээд ямархуу байдлаар биднэрт бас эзний үг өнөөдрийн хүртэл ингэж явж орчуулж ирсэн бэ гэдэг энэ түүхтэй танилцж байгаа. Яг ийм сайн чухал өдөрлөг болж байна. Тэгээд энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа бас ариун бичээс нийгэмдийнхэн болон хамтран оролцож байгаа хүмүүстэй үнэхээр талархлаа.